Сайн байна уу та? Өөрийгөө төвчхон танилцуулбал. За намайг Лувсан богт эцэнд биш гэдэг 2006 оноос хойш өдийг хүртэл энэ уурхад ажиллаж байгаа. Тэгээ гагнуурчин мэргэжлэр ажиллаж байгаа. Ерөнхийдөө энэ уралдааны талаас сэглээ хуваалцвал. Уралдааны талаар гоё байна. Залуучууд өөрийгөө нээгээд ур чадвараас сориод биц одоо дүүнэртэйгээ ингээд дүүтгийнхэнтэй ур чадвараа нэг сорсондоо бас баяртай л шүү дээ. За энэ уралдааны маань даалгавар ер нь таны бодлоор хэр санагдаж байгаа вэ? Даалгавар ер нь нэг энгийн талтай. Тэгээд бид хэдийн өдөл бас нэг төсөөрсөн байна. Ийм шинэ юм гагнаагүй нэг утсан. Нэг урхаа чи дандаа нэг юугаар гагнадаг. Энэ жоох нэг төсөөрцөл байна л та ярина. Тэгээ ойр зин гэж гагнаагүй юм тийм. Ерөнхийдөө одоо та чинь гагнуурчин мэргэжлээр ажиллаад бас маш удаан болж байгаа юм байна. Энэ гагнуурчин мэргэжлийн талаар та өөрийнхөө бодлыг хуваалцвал энэ ер нь хэр мэргэжил юм бэ те гагнуурчин мэргэжил нь? Гагнуурчин ер нь гоё мэргэжтэй та. Аваад өөрийн болоо сурцсан байхад л хаач ажил хоолой чинь хоолой бэлчин тий. Өдөр тутмын хийдэг юм орол хоолой олчихсон байна. За тэгээд эцэст нь яг зөв. Эцэст нь нийт оролцогчтой хандаж үг хэлэхэд. За нийт залуучуудаа тэгээд амжилт хүсье та. Тий. За танд баярлалаа. За сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та өөрийгөө товч танилцуулбал. Мэргэжлийн боловсролын сургуулийн гагнуурын мэргэжлийн багш Мөхцөцөг гэж юм байна. Тэгээд удам ажиллах үйлдвэр засвар механикийн төвхтэй хэсэг 18 жил ажиллаад гарсан. Одоо бол 5 дахь жилдээ энэ сургуулийн багшаар ажиллаж байна. Баярлалаа. Тэгэхээр энэ уралдааны талаар ерөнхий сэтгэлээ хуваалцвал таны бодлоор. За уралдаан энэ хамтарсан зохион байгуулалтаар манай мэргэжлийн боловсролын сургуулийн дадлгын байран дээр болж байна. 2 өдрийн турш одоо зэргийн ялгаатаагаар 2-4, 5-6 гэдэг зэрэглэлийн ялгаатаагаар ингэж болж байна. Одоо тэгээд ер нь бол харилцсан гагнуурчтай маань төвшин бол харилцсан адилгүй өөр л байна л да. Зэргээрээ ялгаатай болохоор ерөнхийдөө харагдаж байна. Гэхдээ энэ хамтарсан энэ тэмцээн уралдааныг зохион байгуулснараа бол улам ажиллах үйлдвэр маань ерөнхийдөө гагнуурчтынхаа төвшин ерөнхий хаана яваагийн тогтоо. Гагнуурчт маань мөн өөрсдөө бид ер нь хаах нь ямар хэмжээний зэрэглэлтэй гагнуурчт вэ гэдгээ ер нь багцаа авах тийм боломжтой. Тэгээд цаашдаа бас өөрсдийгөө ахиулах одоо дараагийн одоо нэг 2 жил тутамд болгоё гэсэн юутай байгаа. Тэгэхээр ер нь бол дараагийн уралдаан тэмцээн болоход бол нэлээд дуршлагтай. Одоо би энэ дээр ингэж анхаарах хэрэгтэй юм байна гэсэн багцаа баримжаа авчихаа гэж бодчих. Тэгээд миний анзаарснаар хүмүүсийн сонсноор таны төгсгсөн шавнараас уулын ажиллах үйлдвэрт ажилд ороод тэгээд энэ тэмцээнд маань хүртэл орж байгаа нэлээдгүй олон суралцагч байгаад байгаа юм шиг шүү дээ. Тэр талаар ерөнхий нэг мэдээлэл өгвөл. За баг миний шав гэхээс илүү манай сургуулийн одоо төгсөгчдийн бараг л 40-50% нь энэ гагнуурчдын 40-50% нь бол манай сургуулийн бүтээгдэхүүнүүд орж иж байна. Ерөнхийдөө. Эцэст нь гэж хэлэхэд нийт оролцож байгаа оролцогчдод хандаж хэлэхэд нэг үг хэлвэл. За нийт оролцож байгаа оролцогчдод одоо ур чадвараа сайн ахиулж одоо мэргэжилдээ сайн эзэн нь байгаарай л гэж хэлье. Яриа өгсөн танд баярлалаа. За сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Та өөрийгөө нэг товчхон танилцуулбал. За би Баатарын алдар төсөв. Герман Монгол мэргэжлийн сургуулийн Аргон гагнуурын мэргэжлийн багш. Энэ мэргэжлэр нэг 20 гаруй жил ажиллаж байгаа. Энэгээр цахилгаан гагнуурын мэргэжлэр ажиллаа эхэлсэн. Яг 45 он Аргон гагнуур гэдэг нэг ABB Science гэдэг нэг Италийн компани төсөлтөөр ажиллаа. Энэ мэргэжлийг эзэмшсэн. Одоогийн байдлаар бол яг Монголын материал гагнуурын нийгэмд дээр тусгай багш шүүхтэй байна. За тэгэхээр таны бодлоор энэ уралдаан хэр зохион байгуулалтаа явагдаж байна вэ? Уралдааны зохион байгуулалтын хувьд бол ажгүй болж байна. Ерөнхийдөө яг гагнуурчдынхаа ур чадварыг үнэлнэ гэдэг чинь одоо ирээдүйн ажил үр гүйцэтгэхтэй чам
тухайн шалгалтын үр дүн ямар байсан тэрүүгээр л дүгнэгдэх гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ уралдаантай холбоотой товчхон хэдэн зүйл асуухад үнэлгээний маань шалгаар үзүүлэлтүүдээс дурдвал одоо жишээлбэл Үнэлгээний шалгуур үзүүлэлт гэх юм бол одоо энэ олон улсын стандартанд биелүүлж хамгийн ойр дэвт байхаар тэр хэмжээсүүдтэй гагнуурын ойдлын хэлбэр хэмжээсүүдийг шалгаж дүгнэж байгаа. Энэ дээр бол тэр маш маргаангүй гарна. Яг л оноогоороо тухайн гүйцэтгэл хийсэн гагнуусны үр дүн ямар байгааг шийдэл гаргаад ирдэг. за тэгэхээр уралдаан маань ингээд ерөнхийдөө 2 дахь хоногтой шилжиж байна. Эхний өдрийн үр дүн гарч байгаа бах тий. Тэгээ ерөнхийдөө маань оролцогчдын маань гүйцэтгэл тэр байна вэ? Оролцогчдын гүйцэтгэл гэвэл одоо дундаас доогуур л байна да. Эхний өдрөө Тий. Эхний өдөр бол дундаас доогуур байлаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ бүгд гагнадаг улсууд байна. Ямар сайдаа тэгэхээр олон удаагийн давтамжтай дадлаг сургалт хийх юм байна. Тий. За одоо ингээд үлдсэн оролцогчид хандаж үг хэлэхэд За амжилт төсөй гэж байна. Яагаад тэгэхээр энэ дээр нэлээд өндөр дээгүр үзүүлэлттэй гагнуучид оролцож байгаа юм байна шүү дээ. Энэ дээр бол илүү нарийн шүүн өсөж байна. Илүү нарийн үр дүн гаргаж ирэх бах. Илүү өндөр үр дүнтэй гагнуур хийж бах гэж найдаж байна. яриа өгсөн танд баярлалаа. Амжилт төсөй. За баярлалаа тэгээд бас Орон дээрээ уулын байжул бүлдүүр. За манай мэрэгжлийн боловсролын сургууль бол одоо энэ удаан жилийн хамтын ажиллагааны түүхтэй. За тэгээд бид бүхэн бас хамтын ажиллагааныхаа гэрээг түгнээд сануу жижиг шинжиж байгуулсан байж байгаа. Тэгээд энэ одоо сануу жижиг одоо ойлголцлын хүрээнд одоо энэ ажил маань ингээд амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Тэгээд одоо энэ уралдаанд бас манай сургуулийн төгсөгчдөөс бас 8 хүн оролцсон гэсэн мэдээлэл авсан байгаа. За тэгээд ажил олгогч, сургалтын байгууллага, за мэрэгжлийн холбоо энэ гурван хамтраад бол одоо мэрэгчлээ ажилладаг бэлтгэхэд бол энэ чанартай, чадамжтай, ур чадвар өндөртэй нүг бэлтгэхэд бол энэ хамтын ажиллагаа бол хамгийн гол зүйл ээ. Ажил олгогч нөгөө талаас хүний нөөцөө нэхэх биш, ингээ хамтарч өөрсдөө оролцож хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлдэг. За түншлэгч одоо мэрэгжлийн холбоод бол одоо ингээ хөтөлбөр болон за үнэлгээнд дээр ингээд хөдөлгөөний баталгаажуулалт хийх. Энэ тогтолцоо бол одоо ингээд Монгол улсад бол одоо ингээд явж байна. Тэгээд яг энэ жишгээр за дэлхийн стандарт за мөн Монгол ур чадварын стандартын дагуу энэ үнэлгээ шалгуур үзүүлэлтүүд бол явагдсан. Тэгэхээр яг энэ одоо энэ соёл энэ ур чадварыг хэрхэн үнэлдэг ур чадвартай ажилтдаг одоо ямар байх вэ? Стандартад одоо хаана хэмжээ гэдгээ мэдэх юм бас энэ давхар зорилготой байсан. За тэгээд энэ уралдаанд хэлцээ нэг хамтран зохион байгуулахад бидний урилгыг бас хүлээн авч хүрэлцээсэн шүүгчдийн бүрэлдэхүүн за мөн энэ уралдааны зохион байгуулахад уулын байжул үйлдвэр за манай сургуулиас бол одоо хамтарсан баг ажилласан байж байгаа. Хоёр захирлын тушаал одоо хамтарсан тушаал гарсан байна. Тэр энэ надад ажилласан нийт баг бүрэлдэхүүн за оролцсон та бүхэндээ одоо баярлалаа. Олон нэг дор нэг цаг хугацаа одоо олон байрлалыг нэг зэрэгэл хийнэ гэсэн үг байхгүй юу? Яг үүндээ бол шугам болон таацны байрлал, босоо байрлал, ингээ хэвтэй байрлал дээр ирэхэд бүх ампер нь ондоо байж гангиж болдог байхгүй юу? Яг үүндээ бол яг тэр байрлалд нэг л ампераар бүх байрлалд гангиж чадна гэдэг чинь жинхэнэ ур чадвар байдаг. Тийм бол тэр аль болохоор шугам хоолой гангиж дадлаг сургалт хийж явах хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн. Намайг Үлзий Баяр Алтан Шагаа гэдэг. Би энэ Борон дээр уулын байжуулгын үйлдвэрт 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Гагнуурч нар. За энэ уралдааны талаар ерөнхий сэтгэлээ хуваалцсан. Энэ уралдаан ер нь л миний бодлоор л мэргэжлийн өндөр түвшинд те лаборатори орчин нөхцөл маш гоё байлаа. Тэгээ 2006 онд одоо бид нар яг анхны одоо Монгол Германы хамтарсан юунд очиж бэлтгэгдчихлээ. Тэгэхэд яг ийм лабораторид анх одоо сургалтанд нь суу шалгалтаа өгж анх гагнуурчныхаа тий мэргэжлийн талаар баталгаажсан категориг авч ирлээ. Өнөөдрийн тэмцээн уралдаан дээр шүүгчнэр маань бас яг усан хэмжээний хүмүүс ирсэн байна. Орчин нөхцөл лаборатори маань яг тэр үеих шиг ер нь л орчин нөхцөл гоё. За тэгээд энэ тэмцээн уралдаанд оролцоод ерөөдөө тэрхүү байранд орлоо шүү дээ. Одоо шагнал авсан сэтгэлээс хуваалцсан. Оо баяртай. Өөрийгөө ер нь шагнал авах гэж мэдчихсэн. Яг хөө зүгээр
сүүлийн үед одоо шинэ боловсон залуу болсон хүчнүүд их гарч ирсэн болохоор яг өөрийгөө аавна гэж бодоагүй. За яриа гэсэн танд баярлалаа. За баярлалаа. За намайг Эрдэнэ Ачрын Санибаяр гэдэг. Би нуулын байжлах үйлдвэрт одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. За уралдааны талаар ерөнхий сэтгэлдээ хуваалцвал. Уралдааны хувьд бол маш чанартай боллоо. Тэгээд 2-3 баг нээж зэрэг ажиллаж одоо уулын байжлах үйлдвэрийн гагнуурчтай ур чадварыг сорилоо. Тэгээд бас саяны уралдааны хэмжээнээс тэргүүн барьжсэн байна. Удаал шагнал авсан сэтгэлээсээ хуваалцвал. Баяртай байна. Шагнал аван нэг тийм юм бодож ирсэн. Эхний 10 та багтж хахтал болно даа гэл тийм ухааны. Эргэлзэж исэн байх юм шиг тийм. Тэгээд одоо ерөнхийдөө хамт оролцсон болон цаашаад гагнуураар бэлтгэгдэж байгаа одоо мэрэгжлийн боловсруулалтын сургуулийн хүүхдүүдэд хандж шилдэг болсон оролцогч маань хүүхдүүдэд одоо дараачихаа гагнуурч хүүхдүүдэд зөвлөгөө өгвөл юу гэж зөвлөвч зүгээр. Зөвлөгөө өгвөл одоо сайн хичээгээрэй л гэж хэлье та. Тэгээ мэрэлттэй те өөрийн гэсэн хичээл зүтгэлтэй байж л энэ мэрэгжлийг сайн эзэмшиж чадна. За тэгээ яриа гэсэн тань баярлалаа. За баярлалаа. За миний нэр Мегусрын гэдэг. Монголын материалууд бол гагнуурын нийгэмлэг төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирлын албыг хашдаг Монгол улсын зөвлөх хэлнээр юм байна. За энэ нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос хүртэл одоо ажиллаж байгаа. Манай нийгэмлэгийн гол зорилго бол гагнуурчдын ур чадварыг дээшлүүлэх, гагнуурын мэрэгжлийг сурталчлах олон нийтэд ийм ажлууд хийдэг ийм олон юутай байгууллага. За өнөөдөр биднээс энэ борон дрын мэрэгжлийн боловсролын сургууль, борон дрын олон байжлах үйлдвэрийн өсөлтөөр улс олон байжлах үйлдвэрийн гагнуурчдын донд мэрэгжлийн ур чадрын юм сайн зохион байгуулах ажиллаар ирсэн. За ингээд 2 өдрийн мэрэгжлийн ур чадрын тэмцээнийг олон улс болон Монгол улсын стандартын дагуу явуулж дүнгээ гаргалаа. Нийтдээ 50-аад гагнуурчин оролцсон. Үндсэн төрлийн цахилгаан гагнуур буюу 111 гэсэн төрлийн ийм нугаар явууллаа. За гагнсан сарц нь бол үндсэндээ шугам хоолой дээр гагналж явууллаа ингээд. За гагнуурын мэрэгжил гэдэг бол өнөөдөр зөвхөн Монгол улс тул дэлхийн нийтэд их эрэлттэй байгаа мэрэгжил. Аливаа томоохон бүтээн байгуулалт бол гагнуургүй өөр явдаггүй. Тиймээс энэ мэрэгжлийн эрэлт бол өнөөдөр Монголд өндөр байна. Тэгэхээр энд суралцсан хүмүүс бол одоо ямар ч дээд мэрэгжлийн эзэмшээс илүү ийм одоо салин орлого орох бүрэн болцоотой. Түрүүчээс Монголын гагнуурчид олон улсад Америкийн нэгдсэн улс, бүгдээ Солонгос улс ингээд гадаад бол маш амжилттай орлож ажимдлаа дээшлүүлж байгаа. Тийм учраас одоогийн залууч мэрэгжилдээ үнэнч байж маш ууггүй ажиллаж энэ гагнуурын мэрэгжлийг эзэмших хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэнийг эзэмшихэд бол нэлээд юм хөдөлмөр ур чадвар шаарддаг. Тэгээд тэр хүсэл зориг байх юм бол энэ болохгүй ажил биш юм шүү гэх байна. За юуны өмнө бид нэр бас борон дэрийн уулын байжлах үйлдвэртэй санамж жижиг байгууллагуудаа ингээд хамтарч ажилладаг байгаа. Тэгээд санамж жижигийнхээ өрөөнд бол 2 байгууллага бол одоо нэлээдгүй бол ажлыг төлөвлөсөн байгаа. За үүний эхлэл болгоод одоо гагнуурчдын одоо ур чадварыг төвшигдөх тоох юм уралдааныг одоо хамтран зохион байгууллаа. Тэгээ Монголын одоо материал судлал нийгэмлэгийн одоо үндсэн шүүгч нар ирж одоо яг стандартын дагуу гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлж уралдааныг бол амжилттай сайхан зохион байгууллаа. Тэгээ нийтдээ бол 50 гаруй гагнуурчд маань 2 өдрийн турш одоо ур чадвараа сорж өрсөлдөж өнөөдөр ингээд өндөрлж байна. Тэгээ тэмцээн уралдаан маань бол их амжилттай сайхан боллоо. Одоо мэрэгчлээ ажилтан бэлтгэж байгаа одоо мэрэгжлийн болон нийгмийн боловсролын байгууллага, за ажил олгогч, түншлэгч, за дээр нь бол мэрэгжлийн холбоотой бол одоо хамтран ажиллаж ийж одоо мэрэгчлээ ур чадвартай ажилтныг бэлтгэнэ. Тэгээ энд бол одоо хамтын оролцоо бол одоо маш чухал. За хөтөлбөрийн боловсруулалтын дээр, за төгсөгчдийн үнэлгээнд дээр бол одоо ажил олгогч болон түншлэгчдийн одоо оролцол хамгийн ихээр одоо байдаг. Тэгээд энэ хүрээндээ бол одоо цаашдаа бол бид нэр олон төрлийн одоо ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ингээд ойлголцоо тэгээд ажиллаж байна. Тэгээд уралдаанд амжилттай оролцсон нийт гагнуурчтай болон за Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгийн хамт олон за уулын байжлах үйлдвэрийн захиргаанд бас талархал илэрхийлье.